guys, хар самбаруудаа тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр та нартай 2018 оны 10 сарын 17-нд Улсын холбооны улсын Керч хотын Политехникийн коллежид 18 настай Владислав сургуультай тесрэх бөмбөг дийлбэлж дараа нь буугаар гал нээж 20 хүний амийг авч утсан Оросын орчин үеийн түүхэн дэх хамгийн аимшигтай сургуулиудын халдлагуудын нэг болсон энэ хэрийг ярьж өгөх гэж байна. Өнөөдөр би та нартай мэдээж хэрэг болсон өдөр. За дээрэс нь энэ хэрийг үлдсэн Влад гэж хэн байсан бэ? Юу түүнийг энэ хэргийг хийхэд хүргэсэн болоо гэдэг талаар авч үзнэ. Та бүхэн минь хэрэгээ сонсоод өөрсдийн шүүлтийг хийж яагаад хийсэн болоо гэдэг талаар дүгнэлтэд бичиж үлдээгээрэй. Ингээд та минь бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. За өнөөдрийн хэргийн эзэн бол Владислав Росляков. За би Влад гэдээ дуудаад явъя. 2000 оны 5 сарын 2-нд Кремийн Керч хотод төрсэн. Амьдардаг газар нь Керч хотын захын Аршин цаваа гэх нэгэн жижиг дүүрэг. Ээж автагаа гурвуулаа гаднаас нь харахад зүгээр л нэг жирийн гэр бүл шиг. Түүний аав Игор өмнө нь зөвлөлтийн аримд албааж Афганистаны дайнд оролцож байсан цэрэг хүн. Дайн гэдэг бол мэдээч хүнийг зүгээр үлдээхгүй. Тэрээр дайнаас буцаж ирэхдээ PTSD буюу сэтгэл зүйн маш гүн шарахтай болоод эргэж ирсэн. За дээрэс нь гэртээ ирээд удаагүй байхдаа нэг зодооны үеэр толгойдоо хүнд гэмтэл аваад тархины байнгын өөрчлөлттэй болсон. Үүнээсээ болоод ажил хийж чадхаа байж орлого нь ердөөл энэ тахир дутуугийн тэтгэмж болж хувирсан. Дайны дараах сэтгэл зүйн хямрал, за дээрэс нь тархины гэмтэл болон хийх ажилгүй сул цаг энэ бүхэн нийлээд эцэстээ түүнийг архинд бүр мөсөн живүүлсэн. За мэдээж ингээд тархины гэмтэлтэй дээрэс нь энэ зах замраагүй архиталтаасаа болоод Игор бол догшин түрэмгийн нэгэн болж хувирдаг. Гэртээ ирээд эхнэр хүү хоёроо бол хайр найргүй зодно. За зөвхөн тэднийг ч биш хамаатан садна. Гэрээр нь шагаасан хэнийг ч хамаагүй гар далаадаг байж. Хуршууд нь Игорыг эрүүл явахыг нь бараг хардаггүй байсан гэж дурсдаг. За бүр галзуурсан юм шиг уурлахаараа юу хийдэг байсан гэж гэрте байдаг гурилын элдвэрээ гаргаж ирээд хашаандаа гарч ирээд хуршүүдээ дүвэл дуудаг байсан. За тэгээ хуршууд нь бүр аргаа бараад түүнтэй нүүр тулж уучраа алах гэж оролдог байсан гэж хүртэл дурсаж ярьдаг. Гэхдээ хачиргалтай нь ийм аимшигтай орчинд өсөж байсан Влад багада ерөнхийдөө нэг их тийм гажигтай хүүхэд байгаагүй гэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн Владийн гэр бүлийнх нь ярьсан хувилбар нь. Аавынх нь ярьснаар бол Влад багада ном унших дуртай, далайн гахаа, за дээрэс нь хамстер гэдэг амьтныг монголоор шишүүхэ гэж орчуулд юм бэлээ. Би яг зөв орчуулга нь мөн эсэхэд бол эргэлзэн. За гэх мэт ийм жижиг амьтдыг тижээдэг гимгүү хүүхэд байсан гэж ярьсан. За харин ээж Галинагийнх нь хэлснээр бол Влад цэцэрлэгт байхдаа шатрын дугууланд явдаг зурах авьяастай хүүхэд байсан. Сургууль орсон хойноо дүрслэх урлагийн дугууланд суумаар байна гэж гуйдаг байсан ч гэсэн гэр бүлийнх нь санхүүгийн боломж хүрээгүй учраас шаардлагатай зургийн хэрэгслийг нь авч өгч чадаагүй. За ингээд аав ээж нь бол нэг ийм хувилбарын юм ярьж байгаа. Харин бусад хүмүүсийн дурсамж бол шал өөр зүйлийг ярьдаг. Үндэ Владыг багасаа л сэтгцийн хувьд доголдолтой харгас цантай байсан гэдгийг хуршүүд нь баталдаг. Сургууль дээр бол тэр маш муу сурдаг. Ямар ч хичээл сонирхолгүй хөгдөөсөн. Найз нөхөд гэх хүн бараг байгаагүй. За түүний цорын ганц сонирхдаг зүйл нь бол видео тоглоом. Нэг хуршин телевизийн ярилцлаганд ингэж ярьсан байдаг. Тэр багасаа л маш харгас хүүхэд байсан. Муур барьж аваад олсоор боож алдаг. Бид нэр түүнийг харах бүртээ хөөж явуулдаг байсан гэж ярьсан. За бас өөр нэг хуршин бас Владыг хитргий хөдөлгөөнтэй садист зантай хүүхэд байсан гэж дурссан. Тэр хурш нэг удаа бүр аимшигтай дүр зургийг олж харсан. Тэр нь юу гэхээр Влад гэрийнхээ хонголд нэг муурыг сүүлнээс нь дүүжилчээд амьд нь өвдсөндөө орилж байхад өөдөөс нь яг галзуу хүн шиг чангаар энийгээ зогсож исэн. Тэгээд зогсохгүй ойр хавийн муурнууд араасаа алга болж эхэлсэн. Хэдийгээр энэ бүхнийг Влад хийсэн гэх баталгаа байхгүй ч гэсэн хуршүүд нь бол хинбэ гэдгийг нь бүгдээрээ гадарладаг. Нөхцөл байдал бол бишдэж байгааг гадарсан хуршүүд нь Владын имээд энэ хүүхдийг сэтгцэн эмчэд үзүүлээ зүгээр биш байна гэдгийг олон удаа хэлсэн. Гэхдээ эмээ нь бол манай хүүхэд зүгээр л нэг жоохон хүүхэд юу ч хийж болдог гэж хэлээд халгаагүй. Ээж нь ч гэсэн хүүгийнхаа энэ зан авирыг зогсоох гэж оролдоогүй. Харин
харин аав нь бол хүүгээ миний хүүхэд шиг хүмүүжлтэй зөөлхөн хүүхэд байхгүй гэж өмөрөд өнгөрдөг байсан. За магадгүй энэ хүүхэд тэр үедээ тусламж авсан бол өнөөдөр ийм хэрэг хийхгүйч байсан юм билүү хин мэдлээ. Эцэг эхийнхэнд харилцаа улам бүр дордож Владыг 3 дугаар ангид буюу 10 орчим настай байхад нь салсан. Салтынхаа дараа Влад ээжтэйгээ хамт Керч хотын Нестеровын гудамжинд байрладаг хуучирч муудсан жижигхэн байр руу нүүсэн. За ээж Галина нь бол хавдар судлалын эмнэлэгт сувилагчаар ажилладаг байсан ч гэсэн авдаг цалин нь бол энэ амьдралынхаа хаана ч хүрдэггүй арай гэж байрныхаа түрээс нь төлдөг байсан байна. Нутгийнх нь бол тэр барилгыг казарм буюу цэргийн хуарын шиг байр гэж нэрлэдэг муу нөхцөлтэй газар байсан. За мэдээж ингээд байрныхаа түрээсийн төлбөрийг арай гэж төлж байгаа хүн бол хүүдээ үндсэн хэрэгцээнээс нь өөр ямар ч илүү дутуу зүйл авч өгөх боломжгүй амьдралаар амьдардаг байсан. Гэхдээ Влад ойрхон амьдардаг эмээ өвгөө дээрээ байнга очдог. За харин аавтайгаа уулзахаас зайлсхийдэг байсан. За ингээд нөхрөөсөө салсан амьдралын хүнд нөхцөлтэй ирээдүйдээ бүр мөсөн итгэл алтарсан. Владийн ээж Галина бол аажмаар шашинд гүн орж эхэлдэг. Гэтэ зүгээр нэг уламжлалт шашин биш, Jehovah's Witness гэх шашны үнэнч гишүүн болдог. За энэ Jehovah's Witness гэдэг нь юу юм гэхээр товчхондоо бол зүгээр Христийн шашны нэг урсгал байгаа юм. За ингээд Владийн ээж Галина бараг бүх цагаа залбиралд зориулдаг болсон. Хуршид нь бол Галиныг шашиндаа хит авцснаас болоод хүүгээ үл тоож зөнд нь хаяжлаа гэж санаа зовдөг байсан ч гэсэн бодит байдал бол үүнээс долоонд оройсон. Влад бол өөрөө энэ шашныг огт сонирхдаггүй. Гэхдээ ээж нь бол өөрийн итгэл үнэмшлээ хүүдээ хүчээр тулгаж эхэлсэн. Владыг найз нөхдөйгөө уулзах нийгэмших харилцааг нь бүр мөсөн хязгаарлаад хэрвээ шашны дүрмийг зөрчвөл хатуу шийдэгдэг болж эхэлсэн. Мэдээж Влад хүүхэд болохоор сургууль дээрээ янз бүрийн дугуйланд явж хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцохыг хүсдэг байсан ч гэсэн ээж нь за энэ бол буруу чөтгөрийн зүйл гэж хэлээд эрс хоригддаг байсан. За сүүлдээ бүр зурагтаар кино үзхийг нь хүртэл хорьсон. За харин үүнийхээ оронд боломж гарах бүрдээ Владыг цуглаандаа чирч явдаг. Влад бол өөрийгөө хизээч тэр шашны гишүүн гэж боддоггүй байсан. Сургууль дээр очиод гишүүдийг нь байнга шоолж, наа чин зүгээр л дуулж бүжиглээд байдаг тэнэг хүмүүс гэж хочилдог байсан байна. Гэхдээ сонирхолтой нь Влад ээжигээ энэ шашинд орсонд нь дургуутдаг байсан ч гэсэн үзен яддаг байгаагүй. Харин ч ээж нь бол түүний энэ хорвоо дээр үнэхээр хайрлаж санаа тавьдаг цөөхөн хүмүүсийн нэг нь байсан. Ээж нь ажилдаа зүтгэж дээрээс нь шашиндаа хит их цаг зарцуулаад ганцаардмал болчихсон гэдгийг Влад ойлгодог байсан учраас ээжтэйгээ аль болох их цагийг хамт өнгөрөөхийг хичээдэг байсан. За гисэн ч 7 дугаар ангид байхдаа Влад анх удаа бусдад ил тод төрмгийн зан гаргаж сургууль дээр нэг хүүхдэд зодтолсон. Гэхдээ мэдээж тухайн үед бол эргэн тойрных нь бол үүний зүгээр л хүүгүүд хоорондоо муудалцж л байдаг. Ерөөсөө нэг тийм сүртэй зүйл биш гэж үзээд тоогоогүй аргисан. Түүний ахлах сургуулийнх нь багш нарын дурсамжаар бол тэр зан аашны хувьд нэг их асуудалгүй жирийн хүүхдээсэн. Хичээлдээ нэг их сайн биш харин дундаж хавцаа. Гэтэ Влад царайлаг байсан учраас сургуулийн охид түүнийг нилээд сонирхож анхаарал хандуулдаг байж. Хачиргалтай нь Влад бол охидыг бараг огт сонирхдаггүй, ихэнхдээ бүр зугтаж зайлсхийдэг байсан. Үүний оронд харин тэр хөвгүүтээ нийлж спортоор нилээд идэвхтэй хичээлж эхэлсэн. Гэтэ энд нэг хажин зүйл ажигладаг. Тэр бол үе тэнгийнхнээсээ илүүтэй өөрийнх нь аав шиг магадгүй өөрөөс нь бараг 20 насаар ах бие хаана хөгжсөн эрэгтэй тамирчидтай нөхөрлөхийг илүүд үздэг байсан. Гэхдээ удалгүй тэр спортоо гинт хайсан өөрөө хэлэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар цаашид хичээлэх боломжгүй болсон гэсэн ч яг ямар хүчин бэ гэдг нь тодорхойгүй үлдсэн. За харин энэ спортоо орхисныхаа дараа Влад хичээлийн дараа номын сандал өдөржин шүнжин суудаг болсон. Зорилго нь бол ердөө компьютер ашиглах. Яагаад тэгэхээр шашин давтцсан ээж нь бол гэртээ компьютер авахыг огт зөвшөөрөөгүй байсан болохоор номын сал түүний ганц аврал нь болдог. Интернетийн ертөнцид хөл тавьсан Влад панк рок хөгжимд улаар нь дурлаж, хувцлалт нь хүртэл өөрчлөгдөж эхэлдэг. За мэдээж ээжд нь бол энэ чөтгөрийн мэд хэв маяг нь бол огт таалагдаагүй. Галина түүнийг ингэж хувцлах болгонд нь хатуу шийдэгдэг байсан ч Влад бол ээжээсээ зөрүүдэлж өөрийнхөө хүснээр хувцлалаар л байсан. За харин эцэст нь нэг багш нь ээжд нь хандаад танаа хүү чи ингээ компьютер дуртай юм байна. Гэрт нь компьютер аваад өгвөл магадгүй тэр тэнэж гүйхгүй гэртээ байх юм билүү гэж зөвлөдөг. За Галина хичнээн дургуутсан ч гэсэн хүүдээ компьютер авч өгсөн.
Гэхдээ түүний бодсон шиг ямар ч эерэг өөрчлөлт гараагүй. Компьютертэй болсныхаа дараа Влад үнгүй эсвэл маш хямд тоглоом олдвол бүгдийг нь л тоглодог болсон. Тэр ялангуяа Minecraft тоглоомонд дурлаж мөн YouTube-с ч гэсэн бичлэгүүдийг нь үзэж эхэлсэн. За энэ хоёр сонирхол нь нийлээд түүнийг 14 настайдаа Big Slims нэртэй өөрийн YouTube сувгийг нээхэд хүргэсэн. За тэгээд тэндээ өөрийнхөө тоглодог Minecraft-ийнхаа бичлэгүүдийг нийтэлдэг байсан. За мөн тэрээр Оросын VKontakte нийгмийн сүлжээнд Анатолий Смирнов гэх хуурамч нэрээр хаяг нээсэн. Тэр уг хуудсандаа бол тийм ч их идэвхтэй биш байсан ч гэсэн хаяа нэг нийтлэл оруулдаг байсан. За энэ punk rock-т дурлахын хэрээрээ Влад эсэргүүцлийн мэдрэмжээ улам туйлширсан бүлгүүдээр дамжуулан илэрхийлэхийг хүсдэг болсон. Тэр найзуудаа бол skinhead-үүд бол нэг тийм муу хүмүүс бишээ. Би бол зарим зүйл дээр тэдний зөв гэж боддог гэж ярьсан байдаг. За энэ skinhead-үүд гэдэг нь юу юм гэхээр 60-аад онд бол Англид үүссэн залуусын соёл. Уг нь бол ийм punk rock, reggae зэрэг хөгжим сонсдог ажилчин ангийн залуусын хэв маяг байсан. Гэтэл одоо сүүлийн үед бол бүр хит туйлшраад үнсэрэг үзэл, фашизм, за мөн арьс өнгөөр ялгуурлах, хүчирхийлэл, айлган сүрдүүлэх зэрэг үзэл баримтлалтай болсон ийм бүлэг хүмүүс. За яг энэ үеэсээ эхлээд Влад бол нацизмыг баг зэрэг сонирхож эхэлж бүр найзтайгаа цуг Гитлерийн зохиосон номынхан талаар хүртэл байнга ярилцдаг байж. За гэхдээ удалгүй тэр хит барууны бүлгүүдээс өөрөө айж ихсэн үү ямар тач үзэл бодол нь бол зүүн жигэрлөө хазаадаг. 2014 оны 8 сард тэрээр сошиал хаягтай улс төрийн үзэл баримтлалын тест бүгэлсэн үр дүнгээ тавьсан. За тэндээс нь харах юм бол тэрээр либерализм болон социалист үзэл рүү хитрхи хилтийсэн. За нацизмаас бол бүр холдсон мэт харагддаг. Гэхдээ тэр тестийн хамгийн анхаарал татсан үзүүлэлт нь болохоор эсэргүүцэл амьдралд сэтгэл дундуур байх төвшин нь 69% гарсан байсан. 14 оноос хойш бол тэрээр сошиал хаягтай нийтлэл оруулахаа болж зөвхөн хүмүүс рүү мессеж бичихэд л ашиглах болсон. За харин түүнийг 2015 онд 15 нас хүрэхэд нь ээж нь түүнийг Kerching Polytechnic коллежид элсэж цахилгаанчин болохыг шаардсан. Ингээд тэр улсын тэтгэлгээр тус сургуульд орж барилгын цахилгаан тоног төхөөрөмж угсрах чиглэлээр суралцаж эхэлсэн. Сургууль руугаа автобусаар ойролцоогоор 40 минут явж за энэ хугацаанд бол мэдээж бусад оюутнуудтай ярилцах хугацаа зөндөл гарч байгаа гэсэн үг. Гэхдээ коллежид орсноос хойш Влад бол хувь хүнийхээ хувьд жоохон өөрчлөгдсөн. Тэр бол улам гунигтай бүр нэг дотгошоогоо хаалттай хүн болж хувирсан. Имэн хүртэл энэ өөрчлөлтийг нь анзаарч эхэлсэн. Влад хуучин найзуудаасаа ч гэсэн зайгаа барьж эхлээд ховорхон уулзах үедээ зөвхөн нэг л зүйлийг улаан ярьдаг байсан. За тэр нь бол цоврол алуурчид болон маасаар нь хамарсан халдлага үйлдэгчид. За Влад бүр Америкийн нэгдсэн улсын Колумбайн ахлах сургуулийн буудлагын талаар байнга ярьж уг халдлагыг үйлдсэн хоёр хүүхдийг бүр бурхан мэд шүтэж эхэлсэн. Автобусанд сууж байхдаа ч гэсэн тэр хоёрын тухай болон өөр олон алуурчны талаар байнга ярьдаг байсан гэдэг. Тэр хажуудаа суусан хүмүүст ийм халдлага хийх бол үнэхээр амархан. Хэрэгтэй бүх зүйлээ өнөөдөр бид нэр интернетээс олж болно гэж ярьдаг байсан байна. Түүнтэй хамт явдаг байсан хүмүүст чи хүмүүсийг айлгаад байна. Бити ийм сэдвэр яриа гэж гуйдаг байсан. Влад нэг найзтай Стоны класс гэдэг нэртэй кино үзхийг зөвлөсөн. За энэ кинонд бол сургууль дээрээ удаан хугацаанд дээрлэхүүлсэн гол дүрийн сурагч эцэст нь сургуулийн буудлага үйлддэг тухай гардаг. За мөн тэр найзтай Колумбайн сургуулийн тухай баримтат кино. За дээрэс нь янз бүрийн тийм алуурчтай холбоотой кино үзхийг санал болгодог байсан. Нэг охины ярьсаар бол Влад өөрийг нь бусдаас өөр гэж шоолж байсан ангийнхаа хүүхдүүдэд ихээхэн уурлаж байсан гэдэг. Мөн өөр нэг найздаа сургуулийнхаа муу багш нараас өшөө авахыг хүсдэг тухай ярьж байсан. Нэг найзтайгаа текстээр бичихтэй өөрийг нь бол сурагчид биш харин багш нар дээрлдэг байсан гэж хэлсэн байдаг. Энэ нь болохоор Владийн байнга авдаг байсан нэг шийтгэлтэй холбоотой байж магадгүй гэж үздэг. Түүнийг болохоор ичхүүрийн сандал гэж нэрлэдэг. Энэ нь болохоор сахилгуутсан сурагчдыг бүх ангийнхны өмнө нэг сандал дээр суулгаад бусдад шоолуулах замаар доромжилдог шийтгэл байсан. Владыг яг ямар шалтгаанаар ичхүүрийн сандал дээр дахин суулгаж олонний илэг болгодог байсан нь бол өнөөдөр ч гэсэн нууц хിവэрээ. Уг нь бол багш найзууд нь түүнийг маш тайван, өвгнээс гардаггүй дуулууртай хүүхэд байсан гэж гэрчилдэг. Гэхдээ түүнд нэг том асуудал байсан нь хичээл таслалт. Влад бол өөрөө үүнийгээ биеийн эрүүл мэндээс боллоо гэж тайлбарладаг байсан ч гэсэн сургуулийн удирдлагууд бол түүнд нь огт итгэдэггүй байсан. Тэгэхээр энэ хичээл таслалтаасаа болоод энэ ичхүүрийн сандал дээр сууна гэж байдаг байсан болов уу яадаг.
дурсан бол мэдэхгүй. За цаг хугацаа өнгөрөх тусам Владын тэр дотоод ертөнц бол улам бүр харанхуй болж эхэлдэг. Коллежийнхаа дөнгөж 1-р курсээс эхлээд тэр халаасандаа дандаа хутга явж явдаг болсон гэж ангийнх нь хожим ярьдаг. Сургуулийн үүдний металл илрүүлэгч нь муу ажилдаг. Зүгээр л бараг үзэмж төдий зүйл байсан учраас хинч түүнийг зэвсэгтэй явдгийг мэддэггүй байсан. Хичээл дээр Влад үргэлж ангийн буланд ганцаараа дууга хурааж суудаг. Бусдаа нөхөрлөх ямар ч оролдлого хийдэггүй, зүгээр л амьд сүнсгүй хөөгөлтэй шиг. Тийм болохоор ч хүүхдүүд бол түүнийг хачин амтан гэж хардаг байсан. Ангийнх нь нэг оюутан түүнийг дурсахдаа 1-р курсээсээ л Влад бол үргэлж дуугүй, өөрийнхөө ертөнцид байдаг байсан. Хичээлийн шаардлага гарвал арай хийж ганц нэг үг хэлнэ. Хичээлдээ зүтгэдэг ч гэсэн дүнгууд нь бол дандаа дунджаас доогуур голдуу си за хаяа нэг бие байсан гэж дурсдаг. Гэхдээ тэр сургуулаас гадуур шал өөр хүүхэд. Цөөн хідэн найзтай байсны дотор орон нутгийнхаа танхаа дуу гудамжны хүүхдүүдтэй нийлдэг байсан. Тэд шөнөөр айлуудын цонх руу өндөг шидэх зэргээр жижиг сажиг хэрэг тарьдаг байсан ч Влад өөрөө өдөөн хатгагч нь биш, харин зүгээр л тэдний сүүдэр шиг дагаж явдаг хүүхэд байсан гэдэг. За яг энэ найзуудаасаа болоод тэр сургуульд байх хугацаанд цорын ганц удаа хуулийн байгууллагад тэмдэглэгдсэн. Нэг орой тэд хитрхи их шар ариг согтоод арх уусан хэрэгээр цагдаагийн газарт баригдсан. Тухайн үедээ бол анхны удаа байсан учраас зүгээр сануулга багын шийтгэл хүлээгээд өнгөрсөн юм байна. За гэхдээ яг энэ үеэс эхлээд Владын зэвсэгт хандах сонирхол нь бол улам ихсдэг. Тэр интернетээр цэргийн ахмад ачаад зэвсгийн мэрэгжилтнүүдийг хайж олоод тэднээс буу, сум, тесрэх бодисын талаар байнга асууж зөвлөгөө авдаг болсон. Нэг өдөр тэр хаанаас ч юм Винтовын жад болж авсан. Нэг өдөр автобусаар явхдаа тэр жадаа гаргаж үзүүлээд ойролцоо явсан хідэн хүүхэд нь үүнийг нь хараад мэдээж айгаад дараа нь түүнээс зайлс хийдэг болсон. Тэр нэг найздаа манай энэ ядуузуудыг өмхий дүүрэгт надад ямар ч ирээдүй алга, эндээс гарах ямар ч боломж байхгүй гэж амьдралдаа бүр мөсөн гомдсон хүн шиг ярьдаг байж. Нэгэн цагт аав шигээ цэрэг болохыг мөрөөддөг байсан хүн яагаад ч юм бүүмэд цэргийн албыг хүртэл үзэн яддаг хүн болж хувирсан. Гэртээ харахад ч гэсэн түүнд ямар ч амар амгалан байгаагүй. Ээж Галина нь шашиндаа улам гүн орж хүүгээ цагдаж хянахан бүр дээд хэмжээндээ хүрдэг. Влатыг гэрээсээ гараад ирэх болгонд халаасыг нэгждэг болж найзуудтайгаа гадуур гарахыг нь хүртэл бүр мөсөн хоригдсан. Кино үзчих үе гэж өвгтлээ айж сургуулийн урлаг соёлын арга хэмжээнд оролцохыг нь чөтгөрийн нүгэлгээд зөвшөөрдөггүй байсан. Шашинд дургүй Владыг нэм гараг бүр цуглаан руугаа хүчээр чирч явна. За энэ бүх дарамт ээж хүү хоёрын харилцааг бүр мөсөн л сүйтгэж хайдаг. За мэдээж аавтайгаа бол бүр л уулзхаа болдог. Хаяа нэг уулзсан ч гэсэн тэд хоорондоо ганц өгч солилгүй дуугүй суудаг. Аав Игор нь бол хожим Владтай ойлголцсон гэдэг бол үнэхээр хэцүү бүтшгүй зүйл байсан гэж дурссан. Гэхдээ л аав нь бол хүүгээ зөв хүн болж өсөж байна гэж сохроор итгэсээр байсан. Амьдралдаа хаашаа зүхтах боломжгүй мэд болсон Влад амьдралыг үзэн яддаг тухайга улам ил тод ярьдаг болсон. Тэр сургуулаа маш их үзэн яддаг байсан болохоор зарим найзтай бүр энэ сургууль бол дүүрэн тэнүүд байна. Бүгдийнх нь тархийг буугаар дэлбэлчмээр санагддаг гэж улам түрэмгий болж эхэлсэн. Политехникийн коллежийн 2-р курсээс эхлээд Влад цуврал алуурчид болон олныг хамарсан буудлагын хэрэгтэй холбоотой олон онлайн группүүдэд идэвхтэй оролцдог болсон. Түүний компьютерийн хаалтын түүхүүл дандаа л shotgun бүү, террорист, аллах гэдэг үгсээр дүүрэн. Тэрээр Оросд хуулиар хатуу хоригдсан Исламын улс, за ISIS бүлэглэлийн хүмүүсийг амьдаар нь цаазалж байгаа аимшигт бичлэгүүд, суртал ухуулгыг шүнжин үзэж, тесрэх бөмбөг хэрхэн хийх заавруудыг татаж авдаг болсон. Влад Америкийн нэгдсэн улсын Колумбайн ахлах сургуулийн алуурчдын улаарсан фэнүүдийн бүлгэмд улам идэвхтэй болж нэг сэтгэл дээрээ ёо дахиад нэг том хядлага бол гоё доо гих зэрэг юмыг бичиж нөгөө аллах үйлцэн 2 хүүхдийг бол үнэхээр мундаг баатрууд гэж дуудсан байдаг. Владын цөөн хідэн найзууд бол түүнийг Колумбайн болон Масс аллагын алуурчдад улаардгийг мэддэг байсан. За тэрээр бүр 1-2 дугаар курст байгаасаа л Оросд тим халдаг гараасаа гэж хүсэж Масс хядлага үлдэгчдийг бол эднэр бол ерөөсө галзуу хүмүүс биш, харин ч ухаантай, өөрийн гэсэн шалтгаантай хүмүүс байсан гэж өмгөөлж ярьдаг гэж. Тэрээр сошиал болон онлайн тоглоомын платформудад янз бүрийн нууц нэрээр аккаунтаа болоод за мөн Steam дээр Колумбайны алуурчин дийлний зургийг профайл зураг болгоод бодит халдлагуудыг дуурайлгаж сургууль руу дайрч бууддаг. Тусгай симулятор тоглоомуудыг тоглохоос гадна сошиал хуудасаараа энэ халдлагатай холбоотой зургуудыг байнга нийтэлдэг байсан.
За тэр жилийн ихээр Влад дотор байранд амьдрах эрхгүй байсан ч гэсэн кампусын дотор байранд нэг өрөөний найзтайгаа хамтарч амьдарч эхэлсэн. За магадгүй энэ нь зөв шийдвэр байсан байж болох юм. Яагаад тэгэхээр 2017 оны 4 сарын 20-нд Jehovah's Witness буюу за нөгөө ээжийнх нь явдаг байсан шашныг Оросд албан ёсоор хориглосон. Тэднийг Оросын дээд шүүхээс экстремист шашны байгууллага гэж зарлаад засгийн газар Санкт-Петербург дахь тэдний төв байр болон бүх орон нутгийн салбаруудыг нь татан буулгаж авч өмч хөрөнгийг нь улсын мэдэлд шилжүүлсэн. Гэхдээ энэ Владийн ээж Галина ингээд улс цаанаас нь энийг бол зөвшөөрөхгүй гэсэн байхад за харин ч бүр нууцаар үргэлжлүүлж орон сууцанд цөөхөн хүнтэй жижиг уулзалтууданд явсаар л байсан. За Влад бол энэ үеэс эхлээд найзуудтайгаа ярилцахдаа алан хядлага цуврал алуурчдыг бүр ил тод магтаж өөрийн тэр гүнзгий депресс амьдралдаа бүрэн гацсан мэдрэмжээ байнга илэрхийлдэг болсон. Ирээдүгээс залхсан хүмүүсийг утгагүй оршин тогтнодог гэж үздэг байсан. За энэ нь бол түүний сэтгэл зүйн байдал улам дордож байсныг харуулдаг. 2018 оны 5 сард Влад 18 нас хүрсэн. За энэ нь бол түүний хувь зүгээр нэг насны босго биш харин хууль ёсоор галт зэвсэг худалдаж авах эрхтэй болсон гэсэн үг. Гэхдээ түүнд бол мөнгө байгаагүй. Буу худалдаж авахд ердөө 500 орчим доллар хэрэгтэй байсан болохоор тэр эмээгээсээ баг багаар мөнгө цуглуулж эхэлсэн. 9 сард Влад эмээгийнхээ гэрээс гэр бүлийн бүх зураг, цомог, картуудыг аваад явдаг. Тэр эмээдээ хэлэхдээ бол дахин хэвлүүлж шин цомог хийнэ гэж хэлсэн ч үнэндээ бол тэр өөрийн оршин байсан бүх уул мөрийг устгаж байсан гэсэн үг. За энэ хооронд Влад буу худалдаж авах үйл явцаач гэсэн эхлүүлсэн. Тэр 18 настай байсан учраас сэтгэл зүйн үзлэгт тэнцэж, бичиг баримтаа бүрдүүлж зөвшөөрөл хүсгэд л хангалттай байсан. За мэдээч энэ бүхнийг бол тэр маш амархан хийсэн. Тэр Симферополь хотод буудлагын шалгалт өгсөн. За шалгалтаа өгөхдөө бол нүүрэндээ ямар ч сэтгэл хөдлөлгүй, бүрэн хайхрамжгүй төрхтэй байсан гэдэг. Ингээд 9 сарын 8-нд тэр 12 калибрийн буу эзэмших зөвшөөрлийг авсан. Владийн энэ буу авах явц нь бол ерөөсөө хин нэгэн сэжигтэй санагдаагүй. Яагаад тэгэхээр бүх зүйл хууль ёсны дагуу өрнөсөн. Түүний авсан 12 калибрийн шотган нь Оросд ан агнуур гэр хамгаалахад түгээмэл ашиглагддаг жирийн зэвсэгтэй тооцогддог. За ээж Галина нь бол хүүгээ буута болохыг эрс эсэргүүцэж байсан ч гэсэн Влад бол аль хэдийнэ насанд хүрсэн том хүн болсон байсан. Дээрэс нь Влад бол үүнийгээ зүгээр л ан сонирхох болсон гэж тайлбарлаад хэлдэг. За зөвшөөрөл гармагс тэр бууга худалдаж аваад бууны клубт бэлтгэл хийж эхэлсэн. 10 сарын 13-нд тэр дахин дэлгүүр орж 150 сумыг авсан. Энэ нь бол бай буудлагын бэлтгэлд ердийн хэрэглээ байсан болохоор хиндэж с сэжиг төрүүлээгүй. Влад бүртгэлийн дэвтэрт бүтэн нэр зөвшөөрлийн дугаараа бичээд гарын үсгээ зураад яваад өгдөг. За яг энэ үед бол түүний амьдралд нэг эерэг өөрчлөлт гарч ирсэн нь автобусанд хамт явдаг байсан Лиза гэх охин. Тэр бол уг нь бол огтоос үргэлж зай барьж нүүр тулж ярилцахаас имээдэг байсан ч гэсэн тэд харин онлайнаар харилцаж эхэлсэн. Лиза бол түүнийг ялангуяа инээмсэглэлийг нь байнга магтдаг байсан. Гэхдээ Влад Лизад хэлэхдээ хэрвээ чи миний жинхэнэ төрхийг мэддэг бол би чам таалагдахгүй байх байсан. Тэр өөрийгөө ер нь дэлхийн ертөнцийг жигштэй, за дээрэс нь ууртай, зантай, ерөнхийдөө уйдгартай хүн ч гэж тайлбарласан. Тэд амьдралдаа 4 удаа л нүүр тулж уулзсан. За онлайнаар ч гэсэн нэг их тийм ярилцдаг байсан. Гэхдээ Влад бол Лизаг сонирхсоор л байсан. Харин энэ үедээ Влад бол сургууль дээрээ халдлага үйлдэхээр бол аль хэдийн төлөвлөсөн байсан учраас дотроо мэдээж зөрчилдөж байсан баг. Тэр бол Лизаг алахыг хүсээгүй. Гэхдээ нөгөө талаараа юу төлөвлөж байгаагаа түүнд хэлж чадахгүй байсан. Тиймээс яг халдлага хийгээр төлөвлөсөн яг тэр өдөр Лизатай дахин уулзахаар тохиролцсон. Ингэснээрээ тэр Лизаг тухайн өдөр сургуулаас хол байлгана гэж найдсан. Халдлага үйлдгээс 7 хоногийн өмнө Влад гэрийнхээ ойролцоо хаягдсан талбайд очдог. За энд бол тэрээр зэвсгээ туршиж, эмээгийнхээ гэрээс авсан гэр бүлийн зургууд, флаш дискнүүд, гар утас, сим карт, за мөн ээжийн тэмдэглэгээтэй Библийг нь хүртэл шатаасан. Үүний дараа тэр сум, хадаас боолд ашиглаж том хэмжээний тесрэх бөмбөгийг хийж туршдаг. Ингээд дэлбэрэх чимээг сонсон хуршүүд нь бол тухайн үед бол яг юу гэдгийг нь мэдээгүй ч гэсэн за нэг төрлийн салют байж магадгүй гэж бодсон гэж дараа нь хэлдэг. Халлага болохоос 2 хоногийн өмнө тэр хичээлдээ яваагүй харин ээж дээр очдог. Компьютер дээрээ сургуулийн буудлагын тухай бичлэг үзэж суухт нь ээж нь анзаараад асуусан ч гэсэн онцгой шалтгаан байхгүй гэж хариулсан. За олон хүн бол энэ мөчийг бол өгөхийнхээ өмнө ээжтэйгээ сүүлчийн удаа хамт байхыг хүссэн гэж үздэг. 2010
2018 оны 10 сарын 17-ны өглөө Влад ээжигээ ажилдаа явмаас компьютер дээр гар хийцэн бөмбөг хийх зааврыг хайж бүр тэр хайлт хийсэн хуудасаач хаахгүйгээр орхичдаг. Одоо түүнд бүх юм хамаагүй болсон гэсэн үг. Дараа нь тэр халдлагын үеэр өмсөх хувцас бэлддэг. Тэр өөрийн шүтдэг алуурчин Эрик Харрисыг дуурайж хар өмд мөн дээрээс нь захиалж хийлгсэн цагаан буталка өмссөн. Түүний захиалж хийлгсэн буталкан дээр орсоор Ненавист буюу үзэн ядалт гэж бичсэн байсан. Shotgun-а спорт цүнхэнд хадаастай том бөмбөгөө үүр хөвчөндөө хийсэн. Спорт цүнхэндээ мөн молотовын коктейл, хутаг, жижиг бөмбөгнүүдэд багтаагаад Керчийн Политехникийн коллеж руу хөдөлсөн. Влад сургуулийн хамгаалтгүй, металл илрүүлэгчгүй, хүн цөөхөн явдаг хажуугийн хаалгаар ямар ч саадгүй нэвтэрсэн. Коридорт хинч байгаагүй. Тэрээр шатаар 2 давхурд гарч таньдаг оюутантайгаа хідэн үг солиод ариун цэврийн өрөөлөө орсон. Тэр ариун цэврийн өрөөнд спорт цүнхээ дараа хэрэглэхээр үлдээгээд гардаг. Дараа нь коридор руу буцаж гараад коридороор баг зэрэг алхасныхаа дараа үүргэвчээ тайлж жижиг ширээн дээр тавьдаг. Үүргэвчээ ухаж эхлэхдээ ойролцоо өнгөрөх сурагч эсвэл багш дотор нь юу байгааг харах үе гэсэндээ биеэрээ халгалж исэн. За үүний дараа тэр үүргэвчээ нэг мөрөндөө үрээд шатаар доошо буусан. Влад сургуулийн төв үүдний танхимаар дайраад хоолны газар руу алхдаг. Замдаа хамгаалтын ажилтан болон металл илрүүлэгчийн хажуугаар өнгөрсөн ч гэсэн түүнд юу ч тохиолдоогүй. Тэр үүргэвчээ тайлаад хоолны газрын яг гаднах сандал дээр суугаад баг зэрэг түгшсэн мэд харагдаж эргэн тойрноо байн ажиглаж исэн. За энэ бол уг нь бол түүнд нэг төлөвлөгөөгөө орхих хамгийн сүүлчийн боломж нь байсан. Тэр нэг эргэлзэж байсан боловч гэж санагдмаар. Тэр хэдэн минутын турш сандал дээр сууж байгаад гинэт босож үүргэвчээ нэг осроор нь өргөөд хоолны газар руу орсон. За тухайн үед бол хичээлийн завсарлага болж байсан. Цаг бол 12 цаг 20 минутын үе байсан гэдэг. Влад хүн ихтэй хоолны газар руу ороод үүргэвчээ тавиад юу ч болоогүй юм шиг буцаад гараа явсан. За мэдээж тэр үед бол түүний юу хийж байсныг хэн ч анзаараагүй. Тэр үүргэвчгүйгээр хоолны газраас гараад хурдан алхаж эхэлдэг. Явах зураа гадуур хүрмээ тайлаад дотор өмссөн нөгөө үзэн ядалт гэсэн бичгтээ цагаан буталка ил гаргасан. За тэр ардаа үлдээсэн бөмбөгийн хугацаа дуусах төхөж байгааг мэдэж байсан болохоор улам хурдан алхаж эхэлсэн. Түүнийг яг дээд давхар руу гарч байхад нь бүх зүйл ихэлсэн. Владын хоолны газарт үлдээсэн хадаастай бөмбөг нь дэлбэрсэн. Цонхнууд хагарч, ханууд гадагшаа цөмөрж, коридорууд утаагаар дүүрч эхэлдэг. Тухайн үед олон зурагч гадаа байсан болохоор дэлбэрэлтийн улмаас шилний хилтерхий, модны хугархаанууд тэдний дээрээс бороо мэт унсан. Үүдний танхимд байсан хүмүүс сандарч сургуулиас гарч өмнө нь шилэн хаалга цонх байсан хэсгээр гадагш гарч сургуулийн хашаа руу зугтсан. Шархсан зарим сурагч бол газар дээрээ унаж хөдөлж чадахгүй болсон. За энэ хадаастай бөмбөгийн улмаас яг хідэн хүн нас барсан талаар их сургуульчууд бол зөрөөтэй байдаг. Зарим нь бол зөвхөн хүмүүс шархсан гэдэг бол зарим нь 5 хүн, за зарим нь бол 10 хүн хүртэл амиа алдсан гэж мэдээлдэг. За энэ үед Влад бол дээд давхарт нөгөө нууцсан байсан спорт цүнхнээсээ бууга гаргаж дараа нь тэр бууга барьж коридороор алхаад дараагийн хохирогчтой хайж эхэлсэн. За ингээд хүмүүс амьд гарахын тулд бол таарсан зүг рүүгээ л гүйжсэн. Хашаа өндөр байсан ч гэсэн бүгд айдсаа мартаж давж гарч гартаа байсан зүйлсээ шидэж зүхтдэг. За энэ хооронд Влад бол коридороор үргэлжлэн явж таарлцсан хүн бүрлөөгөө буудаж исэн. Түүнд ямар ч эсэргүүцэл байгаагүй. Түүнийг сумаа цэнэглэж байх үедээ хүмүүсийг айлгаж хол байлгахын тулд жижиг бөмбөг шидэж байсан гэж мэдээлсэн. Нэг үед тэр өөр нэг багштай таарч тэр багш түүнийг ярьж болиулахыг оролцсон ч гэсэн Влад түүний цээж рүү буудсан. Багш нь эргэж зүхтыг оролцсон ч гэсэн дахиад нуруулууга буудуулсан. Тэр газар унсны дараа Влад аажмаар дөхөж очиод эргэн тойрноо хин нэгэн ирж байгаа эсийг түр ажигласныхаа дараа бууга дахиж өргөөд багшийн толгой руу дахиад нэг удаа буудсан. Дараа нь Влад шатны хэсэг рүү буугаад том шидэн цонхоор гадагшаа харж байгаад шархсан болон зүхтаж байсан сурагчид багш нар руу буудаж эхэлсэн. За эндээс эхлээд Владын эрчин жоохон суларч эхэлдэг. Ихэнх хүмүүс барилгаас зүхтаж гарсан болохоор түүний энэ үйлдэлүүд нь бол зориггүй болж эхэлдэг. Тэр цонхтой шатны хэсгээс доош бууж ханан дээр байсан гал унтраагч руу ойнолдог. Тэр гал унтраагчийг буудаж ханаас нь салгаад бууга дахин цэнгэлсэн. Дараа нь нааш цааш алхаж дараагийн алхмаа бодож байгаа юм шиг харагддаг. Тэр өөрийнхөө анги руу орж ханны дагуу байрлуулсан компьютерүүд рүү буудаж эхэлсэн. Тэр бууга цэнэглээд
ангиасаа гарч буцаад дээд давхар руу явсан. Хоёр давхарт гарсны дараа Влад дид захирал болон нэг багшийг өрөөнүүдэд нь олж тэднийг мөн хөнөөсөн. Нийтдээ тэр ойролцоогоор 20 удаа буудсан. За яг энэ үед сургуулиас ердөө 300 метрийн зайд замын нөгөө талд цагдаагийн хэсэг байсан ч гэсэн анхны цагдаагийн машинууд дөнгөж сургууль дээр ирж эхэлсэн. За мэдээ цагдаа нарыг хараад Влад бол за ер нь л ингээд дуусж байгаа юм байна да гэж бодоод сургуулийн 2 давхарт байрлах номын сан руу явдаг. За энэ бол яг Колумбайн ахлах сургуульд халдлага хийсэн хүний үйлдэлтэй яг адилхан. Тэр номын сангийн шалан дээр номын тавир дээр налд суудаг. Дараа нь буугаа ашиглаад өөрийгөө хөнөөдөг. За ингээд л бүх зүйл дууссан. Олон амьд үлдсэн хүний ярьснаар бол бүх халдлага ойролцоогоор 15 минут үргэлжилсэн. Сургууль руу 200 гаруй цэргийн албан хаагч илгээсэн. Ерөнхийдөө бол цагдаа нар сургууль дээр ирэхэд ойролцоогоор 15 минут зарцуулсан гэж үздэг. Эцэст нь албаныхан Владыг шалан дээр хөвтөж байхыг нь олсон. Түүний толгойн дээд хэсгийн ихэнх нь дэлбэрч гэмтсэн байсан. Буун биед нь наалтай хэвээрээ байсан. Дараа нь тэд түүний цүнхийг шалгахад бусад тесрэг төхөөрөмжүүдийн ихэнх нь болон хутга нь огт ашиглагдаагүй байсан. Эмх замраагүй байдал намжсны дараа нийт 20 хүн амь үрэгдсэн тогтоогдож тэдний 15 сурагч 5 нь сургуулийн ажилтан байсан. Энэ хэрэг нь бол сүүлийн 14 жилийн хугацаанд Орос эсвэл Украинд гарсан хамгийн олон хүний амьд хүрсэн сургуулийн буудлага болсон. Үүнээс гадна 67 хүн шаргацсан бөгөөд тэдний 10 нь маш хүнд байдалтай, 5 нь комд орсон. Бүх шаргацсан сурагчдыг орон нутгийн эмнэлгүүд рүү яаралтай хүргэж байсан болохоор тэнд ажиллаж байсан хүн бүр тусламжинд дайчлагдсан. Владийн ээж Галина сувилагч байсан учраас шаргацсан хүмүүс тусалж байсан хүмүүсийн нэг нь болдог. Тэр үед өөрийнх нь хүү буудлага үйлдсэн хүн гэдгийг огт мэдээгүй байсан. Эхэндээ тэр хүүгээ хохирогчдын нэг болсон байх вэ гэж санаа зовж айж байсан. Харин хүү нь өөрөө энэ буудлагыг үйлдсэн гэдгийг сонсмогцоо шууд шоконд орсон. Түүний анхны хариу үйлдэл нь бол цонхроо гүүж очоод үсрэхийг оролдсон. За харин аз болоход хин нэгэн түүнийг зогсоож чадсан. Удалгүй цагдаа нар эмнэлэгтэр ирж түүнийг байцаахаар авч явсан. Мөн цагдаа нар түүний орон сууц руу очиж барилгыг бүхэлд нь хааж нэгжлэг хийсэн. Владийн байрны арын эзүү талбайгаас тэд түүний өмнө шатаасан бүх зүйлийг олсон. За харин Владийн ав Игор бол хүүгийнхаа халдлагын бурууг тохох ямар нэгэн зүйл хайж эхэлсэн. Тэр удалгүй сэтгүүлчдэд ярилцлага өгөөд хүүгийнхээ хийсэн бүхэнд интернетийг буруутгасан. Тэр энэ бүгд интернетээс олсон. Интернет, зөвөрийн компьютер эдгээр бүгдээрээ чөтгөр өөр юу ч биш гэж хэлсэн. За харин Игорыг бол өөрийнх нь байрнаас хар маск зүүлгэж гаргасан. Тэр цагдаа нарыг эсэргүүцэж юу ч харахгүй байна гэж гомдлож байсан. Байцаалтанд орохдоо тэр хүүтэйгээ бол нэг их харьцдаггүй байсан. Яагаад тэгэхээр хүүн ойлгоход маш хэцүү зантай байсан гэж хэлсэн. Олон хохирогчийг эмчилж байсан эмнэлгийн хашаанд хүмүүс шөнжин зул өргөж зогссон. Тэдний ихэнх нь хаартай хүмүүсийнхээ биеийн байдлын талаар ямар нэгэн мэдээ хүлээж байсан. За харин энэ хоорондоо Владийн эмээ юу болж байгааг огт мэдээгүй. Тэр шөндөө бол орой бол унтаагүй үүрээр тэр халаатаа өмсөд нохоогоо салхилуулахар гарсан. За харин тэр үед нь сэтгүүлч түүнээр ирээд хүүгийнхэн талаар хийлдэг. Бүр гайхаад юу вэ манай хүү хүн алдсан гэж үгээд итгэдэггүй. Тэгээ сэтгүүлч нь 19 хүн нас барж 50 гаруй хүн шаргацсан гэж тухайн үеийнхээ мэдээллийг хэлэхэд эмээ нь бол орилоод цээжээ дараад сандал дээр суусан. Тэр бүр сэтгүүлчээс дахин миний хүү Влад гэж үгэж асуугаад түүнээс нэг зүйлийг асуудаг. Юу гэхээр тэр бууга хаанаас авсан юм бэ гэж сэтгүүлчээс асуудаг. За мэдээж энд нь бол сэтгүүлч хариулж чадаагүй. Хэдийгээр эмээ нь мдээгүй байсан ч гэсэн тэр буу бол өөрийнх нь мөнгөөр худалдаж авсан буу нь байсан. Владийн цогцыг задлан шинжилгээнд оруулж мансууруулах бодис болон арх хэрэгэлсэн эсхийг нь шалгасан. Керчийн Политехникийн коллежид амиа алдсан хүмүүсийн оршуулгууд болж эхэлсэн. Олон хохирогчийг орон нутгийн оршуулгын газарт ижилхэн авсанд хийж нэг игнэнд нутаглуулсан. Эцэг эхчүүд нь бол хүүхдүүдэд бага насны тоглоом зэрэг хувийн эд зүйлсэнд хамт оршуулсан. Цагдаа нар Керч хотын төвийг хаасан. Өдрийн ихэнх хугацаанд хүмүүс сургуулийн гадаа бий болсон түр дурсгалын хэсэгт ирж цэцэг тавьж байсан. Замын нөгөө талд байрлах сүмд хохирогчдын төлөө мөргөл хийж тэдний дуулах дуу чимээгүй болсон коллежийн кампусаар цуурайтж байсан. Орон нутгийн телевизүүд нэвтрүүлгийнх нь хуваараа өөрчилж зарим нэвтрүүлгээ цуцалж халдлагын талаар илүү их мэдээлэх болсон. Кремийн тэргүүн хохирогчдын дурсгалд зориулж 3 өдрийн гашуудал зарласан. Мөрдөн байцаагчид эхэндээ халдлагыг терроризмын үйлдэл гэж ангилсан. Гэхдээ дараа нь үүнийг олон нийтийн аюултай аргаар 2 ба түүнээс дэш хүний амь
насыг хөнөөсөн хэрэг, за мөн тесрэх бодис болон тесрэх төхөөрөмжийг хууль бусаар олж авах, шилжүүлэх, худалдах, хадгалах, тээвэрлэх, авч явах хэрэг болгож өөрчилсөн. Оросын олон улс төрч хэвлэл мэдээллийнхэн бол уг халдлагыг Украины хорлон сүтгэгчтэй холбож бэлтгэгдсэн бүлэг халдагчдын хийсэн хэрэг байх ёстой гэж мэдэгдэж эхэлсэн. Харин арай илүү үндэслэлтэй хандсан зарим сэтгүүлч Владыг алуурчин байсан гэж хэлж байсан. Сэтгүүлчид бол голчлон яг тэр бууга яаж олж авсныг тогтоохыг хичээж байсан. Орон нутгийн Вести нэртэй мэдээллийн хөтөлбөр тухайн өдрийн сургуулийн хамгаалтын камерын бичлэгийг олж авсан. Дараа нь тэд бичлэгийг өөрсдийн YouTube суваг болон вебсайт дээр нийтэлсэн. Гэхдээ буудлагын ихэнх хэсгийг мэдээж алгасаж засварласан байсан. За гэсэн ч энэ бичлэг мэдээж маш их маргаан дагуулсан болохоор бүх платформоос устгагдсан. Мөрдөн байцаагчид Владын сэтлийг олохын тулд түүний өнгөрсөн амьдралыг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. Эцэст нь тэд энэ халдлага тооцоотой, урьдчилан төлөвлөгдсөн сургуулийн буудлага байсан гэдгийг ойлгодог. Дараа нь тэд тэр зэвсэг авах мөнгөө хаанаас олсон, яаж бүү ашиглаж сурсан гэдгийг тогтоохтой төвлөрсөн. Тэд түүний бүх зөвшөөрөл, амжилттай давсан сэтгэл зүйн үзлэг, зэвсгийн аюулгүй байдлын сургалт, хууль ёсны худалдан авалтын талаар бүгдийг олж мэдсэн. Гэхдээ туйлын ядуу байсан түүнийг мөнгөө хаанаас авсан нь тэдэнд ойлгомжгүй хэвээр байсан. Кремийн төрийн зөвлөлийн дарга Владимир Константинов 18 настай хүн ганцаараа ийм халдлага үйлдэх боломжгүй гэж мэдгдсэн. Тэр халдлагыг биечлэн Влад ганцаараа үйлдсэн гэдгийг үгүйсгээгүй ч гэсэн бэлтгэл ажлыг хийхэд түүнд тусламж хэрэгтэй байсан байх гэж үзсэн. Оросын холбооны аюулгүй байдлын албаны дэд дарга интернетэд тавих хяналтыг чангатахыг уриалсан. Орос болон зүүн Европт гардаг бусад олон нийтийг хамарсан буудлагын хэргийн адил энэ халдлагыг маш хурдан барууны нөлөөтэй холбож буруутгасан. Ерөнхийлөгч Владимир Путин ч гэсэн үүнтэй төстэй байр суурийг илэрхийлж энэ халдлага бол даяаршил, сошиал медиа болон интернетийн үр дүн гэж мэдэгдсэн. За мэдээж дээрээс нь ийм төрлийн халдлагыг Америк ихлүүлсэн гэж буруутгадаг. Гэхдээ олон хүн энэ нь барууны асуудал гэсэн тайлбартай санал нийлээгүй. Яагаад тэгэхээр Керчийн халдлага болохоос өмнө зөвхөн 2018 оны эхний хагас гэхэд Оросд сургуулийн буудлагын 6 хэрэг бол аль хэдийнэ гарцсан байсан. Сүүлийн жилүүдэд Оросын олон сургуулийн халдагч Колумбайны аллагад татагдсан байсан гэж ярьдаг. За үүнээс нь болоод Оросын албаныхан Колумбайнтай холбоотой олон нийтийн сүлжээний бүлгүүдийг цэвэрлэх гэж оролдоод энэ ч гэсэн нэлээд амжилттай болсон. Халдлагаас тун удалгүй 10 сарын 23-нд оюутнууд Керчийн Политехникийн коллеж руу буцаж хичээлд орж эхэлсэн. Аюулгүй байдлыг бага зэрэг чангруулад оюутнууд сургуульд орохдоо өөрийгөө баталгаажуулах шаардлагатай болсон. Бусад хүмүүс дэлбэрэлтийн дараа барилга нурах аюултай хэсгэд анхаарч байсан ч тэдэнд нурах эрсдэл байхгүй гэж мэдгдсэн. Гэхдээ энд нэг аюул сони юм бол яасан гэхээр мөрдөн байцаагч Владыг нас барсныхын дараа сэтгцийн үнэлгээ хийсэн. Тэгээ энэ нь бол өөрөө маргаантай зүйл. Яаж нас барсан хүнд сэтгцийн үнэлгээ хийдэм болоо. За тэр үнэлгээний бол яг тодорхой дүн бүрэн ил болоогүй ч гэсэн мөрдөн байцаагч түүнийг уг хэрэгт хин нэгэн чиглүүлсэн гэж үзэж байгаа хэлсэн. Гэхдээ энэ нь бол ямар ч байдлаар нотлогдоогүй. Дараа нь тэд энэ байр сууринаасаа ухраад Влад эцэст нь ганцаараа үйлдсэн гэж мэдгдсэн. Халдлагаас хойш Владын ээж бол бараг сүүдэр мэт амьдрах болсон. Тэр бол маш цөөн ярьслага өгтөө ч гэсэн шинэ мэдээлэл бараг хэлдэггүй. Тэр өөрөө ч бусдын адил энэ халдлага нь цочирсан гэж хэлдэг. За харин Владын аав Игорь нэг сонинд ярьслага өгтөө тэр нас барсан ч гэсэн би түүнд хайртай хэвээрээ тэр миний цус, миний хүү, би түүнийг зүвдэлсэн гэж хэлдэг. За харин Игорь бол үүнээс хойш удаан амьдраагүй. Хүүгийнхээ юу хийснийг сонссны дараа түүний эрүүл мэнд огцом муудаж эхэлсэн. За тэр бол 2018-19 оны туршид хотоодны асуудлаар шаналж эмнэлэгт чивдэж исэн. За гэтэл нэг юм болдог. Юу болсон гэхээр түүнийг зэрлэгээр зодож дээрэмдсэн. Энэ нь дахин нэг толгойн гэмтэлд хүргэсэн. За ингээд Игорь нас барсан. Игорийг бол зүгээр энгийн булчинд оршуулсан. Игорийн ээж оршуулгын зардлыг нь ч төлөөгүй, за харин хүүгийнхаа оршуулганд нь ч очоогүй. Халдлагаас хоошоо мэдэж Владын гэр бүл бол сүрсэн гэсэн үг. Тэд түүний хийсэн бүх зүйлээс бол хизээч ангижиж чадаагүй.
2019 оны 5 сард Владад хит татагдсан 15 настай сурагч Даниэл Пулкин өөрийн сургууль дээрээ сүх болон молотовын коктейл ашиглан халдлага үйлдсэн. Түүнд насанд хүрээлгүйчүүдийн хорих байгууллагад 7 жилийн ял оноосон. За 2020 оны 2 сард Kerch хотод Владийн 2 шүтэн бишрэгч өөрсдийн халдлагыг бэлдэж жижиг амьтад дээр тэсрэх төхөөрөмж туршиж байсан нь илэрсэн. Тэднийг баривчлаад нэгэнд нь 4 жилийн хорих ял, нөгөөд нь 7 жилийн хорих ялыг оноосон. Тэр жилийн сүүлээр Владийн 18 настай өөр нэг шүтэн бишрэгч өөрийн буутай болж 4 хүний амь нас хөнөөсөн. Владийн нөлөө бол олон улсад ч гэсэн үйлдсэн. Сүүлийн жилүүдэд Америк нэгдсэн улсад болсон Annunciation сүмийн буудлага болон Индонезийн Жакарта дахь сургуулийн бөмбөгдөл багтдаг. За эдгээр халдагчид бол хоёулаа Владыг ил тод дэмждэг байсан. За ингээд энэ хүүхэд чинь анх Колумбайн ахлах сургуулийн хүмүүсээс жишээ аваад тэднийг үлгэрлээд ийм буудлагын халдлага зохион байгуулсан. Одоо харин түүнээс жишээ авч түүнийг үлгэрлдэг хүмүүс халдлага үлдэж эхэлсэн. За яагаад Влад ийм хэрэг үйлдсэн бэ гэдэгт яг тийм тодорхой хариулт мэдэж байхгүй. Гэхдээ түүнийг таньдаг байсан хүмүүсийн яриа өөрийнх нь бишиж үлдээсэн зүйлсээс харахад хит хитэн хүчин зүйл мэдээж давхар нөлөөсөн байж болзошгүй. Тэр хичирхийлтэй гэр бүл төсөж аажмаар бүх зүйлээс залхаж амьдралдаа ямар ч ирээдүй харахгүй болсон тухайга олон удаа биччихсэн. За дээрэс нь энэ Колумбайны халдлагад хит автаад халдлага үйлдэгчдийг шүтэн биширч тэднийг дуурайсан нь энэ халдлагын үеэр тод харагддаг. Гэхдээ хамгийн чухал нь бол энэ бол гинтийн уур хилэн биш, харин олон сарын турш төлөвлөж бэлтгэсэн халдлага. Гэхдээ мэдээж энэ эдгээр нь бол болсон явдлыг тайлбарлаж болохоос биш хийцээч зөвтгөх шалтгаан бол биш. Харин өнөөдрийн хэрэгээ сонсон та нар минь юу гэж бодож байна? Өөрсдийн шүүлтийг хийж дүгнэлтэд бичээрэй. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонсон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.